За өдрийн мэнд нар наймгийн монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүү од мөндөр суугийн хамт олон та бүхэндээ эрүүлийн сайн сайхныг хүсэн мэдчилж байна. За археологийн нууцуд нэвтрүүлэг маань өнөөдөр одоо 20 дугаар зууны археологийн хамгийн агуу тэмдэг 10 нээлтийн тухай ярьж өгье. Энэ нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар таны ажлыг бид урдлын ураатай Эстер Монголиа гэдэг аяллийн компани болон одоо хариултаа хадгалъя гэдтэй тийм үйлчлэгийг санал болгож байгаа худалдаа хөгжлийн банк манай нэвтрүүлгийг ивент тэтгэж байгаа. За ингээд надтай хамт Европ судлаач Зулаа маань болон хөтлөх зандаа миний бий байна. За өдрийн мэнд Зулаа. Өдрийн мэнд. За Сарнаан дайн гэж болсон тийм үү? Сарнаан дайны шийдвэрлэх тулаанд ялагдаад байлдааны талбарт амь ирсэн Английн 3 дугаар Ричард хаан гэж байсан. Түүний шарил 527 жилийн дараа гинт олцсон баг. 2012 оны 9 дугаар сард эртний нэгэн тэмнэг сүмийн ойролцоох машин зогсоол тэр зогсоол доороос нь алдчихгүй юу. Ингээд өнөөгийн одоо шинэ мянганы те 2000-аад оноос хойш шинэ мянганы хамгийн дуйлантай археологийн олбор болж байгаа. Яг л энэ чинь те Англи 3 дугаар Ричард хааны шарил шүү дээ. Тэгэхээр энэ чинь 13 жил юм. Яг үүнтэй адилаар хэний цанаанд оронгүй газар бид бүгдийн хөл доор хэдэн зуун бүр хэдэн мянганы настай хичнээн олон үнэт эрдэнэ нуугдан байгааг таамаглаж аргагүй. Тэгэхээр уйларч өнгөрсөн бүхний нууцыг тайлж цаг хугацааны хүчийг таниулдгийн хувьд археологийн ухааныг мөнхийн шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Өнгөрсөн онд л ихэд гэдэг нь би 7-8 жилийн өмнөх зүйлийг ярьж байгаа. Яг энэ нийтлэл маань манай нөгөө шавглын юм бүтээлэхгүй 10 цагийн мен дээрх. Европын хамгийн эртний хэлний нэг одоо Баскл гэж байдаг те. 2100 гаруй жилийн настай бичгийн их сурвалж болох хүрэл тавг. Эртний хятадын шүүгийн гих соёл ирэлт хамаарах бүр 3000 гаруй жилийн настай 13000 орчим тооны эд үлгийн зүйл мөн Майягийн үеийн бүр хамгийн эртний цаг тооны бичээс зэрэг олон зүйл олцсон байна. Тэгэхээр өнөөдөр та бүхэндээ бүх цаг үеийн хамгийн гайхамшигтай археологийн олдруудын тоонд багтах 10 нээлтийг өнөөдөр ярих юм. За 10-т нь Тутанхамон хааны бунхан Тут анх Амон тий. За бид бүхэн яг үүнийг нүдээр үзээд 3 сар ч одоо болоог байна дөө. Од мөндрийнхэн болон биднийг хамтдаа дагаж явсан 60 тий Монгол аялагчид маань бидний нүдэрээ Египтэд очиод энэ яг үзмрийг яг нүдээр үзсэн. Тэгэхээр эртний Египтийн фараоныг бунхалсан нэг хаадын хөндий удаа дараа бурж тоногчдын гар сүйдсэнийг бид нар бол нүдээр харлаа. Чухам яг үүнээс нь болоод айл нэг фараоны бунхан бүрэн бүтэн үлдсэн гэдэгт археологчд үнэхээр эргэлзэж байсан. Олцсон олдор болгон тий тоногдсон байсан. Гэтэ хэдэн мянган жилийн өмнө бүр зүгээр нэг ганц 2000 жилийн өмнө 3-4000 жилийн тоногдсон байсан. Ингээд бүгд археологчд ер нь ахиж бүтэн үлдсэн юм олдохгүй дээ гэд эргэлзэж байхад яг 105 жилийн өмнө буюу 1922 оны 11 дугаар сарын 29-ний өдөр Британий археологч эртний Египт судлаач Ховард Картерыг Тутанхамон хааны бунхныг одоо ингээд нээхэд дэлхийд даяар дуйлан шууганд дэгдсэн ба. Египт судлалын түүхэнд хамгийн алдартай олдор олдлоо гэсэн зар мэдээ дэлхийд даяар төгсөн. Энэ Ховард Картер олон жилийн судалгаагаар ер нь Тутанхамоны бунхныг хаана байгааг мэдж байсан ч гэсэн яг үүдийг нь мэдэхгүйсэн. Тэ? Тэгээ хаадын өндөд байсан учраас газар доор 9 дарагдсан байсан учраас. Тэ. Одоо хаадын өндөг хэрэг хэдүүл ингэж зөөлөх хэрэгтэй яг маа богд бол гэж бодъё л да. Гэтэ тэр модгүй богд бол гэж ойлгож байгаа. Тэгээд богд ууланд очихоор ямар том ууланд бид нар очихвүлээ. Зөвхөн зайсан толгойн бид нар дотор ямар нэгэн бунхан байлаа гэж бодоход яг хаанаас нь ухахын ч мэдэхгүй шүү дээ. Тэгэхэд богд уулч ямар том бил. Тийм том уулын талаар ярьж энд хэдэн 10 хэдэн 100 ийм фараоны бунхнууд байдаг. Яг аль аманд нь байгааг мэдчихсэн. За жишээ нь зүгээр их тэнгэрийн амны те энэ Тутанхамон бунхан байгаа гэдгийг ч мэдчихэж гэсэн тэр их хэлсэн зүйл тэр те нэг бүх юм шарангатай тэрнээс яг хаанаас нь ухаа мэдэхгүй шүү дээ. Тэгээд ямар ч гэсэн Тутанхамоны бунхныг хаана байгааг мэдчихсэн ч гэсэн яг үүдийг нээхэд одоо малтлах хийж байсан хүмүүст ус зөөж байсан нутгийн нэгэн жаалхуу санаандгүй тусалсан. Жаалхуу яасан гэхээр 11 дугаар сарын 4-ний өдөр малтлахын газарт бүдэрч унаад нөгөө ус зөөж явж байгаад бүдрээд унтсан чинь яг бунхны үүд рүү хөтлсөн тэр шатны одоо оройр нь энэ доошоо штэ. Оройр нь өнхрөөд орцсон. Тэ. Тэгсэн чинь бурж тоногчд өмнө нь бунхны аман дээр очсон байсан ба. Яагаад ч юм цааш нэвтрээгүйсэн. Бунхан доторх тавилга,
хувцас сунар, үнэт идэл, хөшөө баримл зэрэг бүр 2000 гаруй эд үлгийн тэр гайхалтай зүйл бүр хинч гараа хүрээгүй гэсэн хамгийн гайхалтай нэрээ олдсон. Өдгөө тэдгээр дийлэнх Кайрот дахь Египтийн эртний эдлийн музей болон Гиза дахь одоо Египтийн музейд хадгалж байгаа тийм. Бидний орж үзсэн ч юм болохоор Биднийх бол Египтийн үндэсний музей. Тийм. Тэнд яг тэр энэ Тутамоны баг нэг байгаа шүү дээ. Тэгээ удахгүй гэхдээ тэнд байгаа тэр музейн барилга нь өөрөө бараг 100 гаруй жилийн өмнө баригдсан. Тэр түүхийн нөгөө археологийн тэр энэ хэдэн мянган жилийн настай олдуруудыг хадгалахад нөө шаардлага хангахаа байсан. Гэрэлтүүлэг, агаар жуулал, салхилалт тэгэл агаарын чийгшлийг хүртэл температурыг хүртэл тохируулах шаардлагатай. Бид нэр тэгтээ азтай байсан л да. Тэгсэн тий. Ороод хараад үзэх хүрэх зураг авах боломжтой. Тэгээ одоо шинэ музейд бол бид нар хүрхий чарга байхгүй тий. Ер нь хүрэх нэг сайн зүйл биш л дээ. Гэтэ яг тий. Бид нар ёс зүйтэй ингэж хурж үзэхээр гоёлаа юм л да тий. Нэг эвдэлж гэмтэлгүй. За ямар ч сан 18 19 наснда нас нөхцсөн залуу фараонттой Хомоны алтан баг бүхий гоёмсог авсан. Тэр одоо юу гэдгийг тэр буухан дотор байсан тий. Тэгэд яг тэрийг үзэх мөчих гоё. Яг тэр ер нь Египтийн тэр музейн яг хамгийн гайхалтай үзмэр нь яг тэр нь гэж өөрсдөө ч үздэг юм байна л да. Яг бол зөвхөн тийшээг л харин орохдоо зураг дарж болохгүй те. Бид нар бүх үзмэрийн хажууд зураг авна бол лайв хийнэ үү зүгээр те селфи хийнэ үү болж хахад тэрнш бол зураг дарж болохгүй. Тэгээд зөрүүд нөгөө алтан баг учраас тий. Ингээд нөгөө хав харанхаа зөвхөн тэр багын дээр гэрлээ. Гэрэл асцсан. Тэр нь гайхалтай харагддаг. Хуран сайхан нэг киноны зураг шиг тий. За энэ юун хаан бэ? Юун фараон бэ гэхээр энэ ерөөс нэг алдартай ч биш уулна. Амьд ахуудаа бол тийм хийж бүтээсэн гавьяа бол байхгүй. Тий. Тэгээд нөгөө бүтнээр олцсон учраас ингээд алтан фараон гэдэг нэг гоё мундаг фараон байсан юм шиг олцож байгаа. Гэтэ мэдээж тэр гайхалтай маск саркофаг нь алтаар хийсэн. Тий. Энэ болохоор нийтийн тооллын өмнөх 1334-өөс 1325 оны орчимд буюу одоогоос эн чинь бүр тий 3300-400 жилийн өмнө амьдарч байсан. Манай одоо модон шанью бас 1000 насаар ах хүний талаар ярьж байгаа гэсэн үг л тий. Тэгэхээр эртний Египтийн 18 дугаар одоо гүрний Хемотер фараон байсан. Хаадын хөндөгөөс олдсон хамгийн бүрэн бүтэн бунхныхаа ачаар орчин үеийн хамгийн алдартай фараон болсон Тут хаан хожимын амьдралдаа ганц өөрийнхөө алдар нэрийг өргөө зогсохгүй эртний Египт судлыг хөгжүүлэхэд гол түлхэж болсон ба. Үүгээрээ энэ хүн их гавь явуулсан юм да. Гэтэ 3300 жилийн дараа гавь явуулж. Тийм. Тутанхамоныг үүнээс нь бол шинжлэх ухааны ертөнцид болон одоогийн Египт улсад алтан фараон гэж өргөмжилдэг. За энэ бол одоо өнөөдрийн одоо топ 10 нээлтийн 10-т нь үүнийг онцолж байгаа. За 9-т нь антиктеригийн механизм гэдэг. Энэ бүр яг юу гэх нь мэдэхгүй зэ. Дэлхийн хамгийн анхны аналог компьютер гэж нэрлэлтийн зүгээр хочлолтой. Энэ хачин чигтээ төхөөрөмжийг 1901 онд олсон. Грекийн антиктерия гэдэг арал байдаг шүү дээ. Тэрний эрг орчмоос олдсон. Эртний хөлөг онгоцон дотроос илүүрсэн ба. Бүр хэд мянган жилийн өмнө. Далайн ярал бүтэн 2000 жил хэвцсэн энэ төхөөрөмж цагийн механизмаар ажилладаг од эрхсийн тэр орчил хөдөлгөөнийг тандах тооцоолж байгаа. Зөв бод энэ ингээд арааш бүтэнтэй байгаа шүү дээ. Ингээд ер нь тухайн үе мэдчихсэн одоо орны хөдөлгөөнийг ингээд заадаг. Гайхалтай. Тий. Одоо цаг шиг цагны механизм биш үү? Тэгээд тий. Харин тий. Ингээд араанууд ингэж явж хаад нар сар хизээ хэртгийг энэ тооцоолж чаддаг байхгүй. Тэгэхээр анхны аналог компьютер байхгүй. Тийм байна. Тий. Орчин цагийн судлаачид энэ антиктеригийн механизмыг шүү дээ. Нийтийн тооллын өмнөх нэг 70-аас 60 оны хооронд бүтээгдсэн гэж таамаглаж байгаа. Яг Юли Цезар үед амьд ахуйд нь. Энэ төхөөрөмж одоо нэг за яг хэмжээг нь хоёулаа төсөөлөө 34 см. За нэг энэ А4-ийн цаасын урт нь. За нэг тэгээд 18 см өргөнтэй. За тэгэхээр за яг А4 л байхгүй. А гэтээ зузаан нэг 9 см гэхээр иймэрхүү зузаантай. Тэгээд дөрвөн хэсэг арааш үстэй. А дээр олон хэрчлээтэй байгаа. Хэрчлээ чинь өөр нэг цаг тооллыг харуулж байгаа тийм. Тэр болгоно нар сарны хөдөлгөөнийг тэмдэглэсэн байсан. Харин одоо олдсноос нь бүтэн 100-ны дараа буюу 2008 онд л саяхан гэсэн үгт баг өчтөр гэсэн үг. Томограф шинжилгээний тусламжтайгаар энийг ер нь яг юу гэдгийг ойлгосон. Юу гэдгийг нь ойлгоогүй олдсон байсан. Тий. 1901 онд байсан тий. Тий. Ингээд нөгөө томографийн тусламжтайгаар энэ ер нь юу юм бол гэдэг элдэг ингэж байгаа. За яг ийм л юм байсан юм. Энэ ингэж ажилладаг юм гэдэг мэдсэн баг. Судлаачид антиктеригийн механизм шиг асар нарийцтай одоо орны цагууд 14-р 100 хүртэл бүтээгдэг үү гэж үздэг болно. Энэ ч тий саяхны хүртэл одоо Хувлай хаанаас жоох хожив. Тэгэхэд л тогоон төмөр хааны үед гэсэн үг. Тэгэхэд
өдгөө дэлхийн хамгийн анхны компьютерийн 82 хэсэг гэлтэрхийг 3 хэсэг болгон эвлүүлсэн үзмэр одоо яг Афин хотод дах Грекийн үндэсний археологийн музейд хадгалагдж байгаа юм. Жисэн Афин ороод ирсэн тий. Гоё олдвор байна. Тий. За 8-д нь бидний өвөг дээдсийн тухай. Ласко агуу. Францын баруун өмнөд хэсэгт орших Монтиньяк гэх тосгон. Яг энэ тосгоны ойролцоо энэ нэг холбоо агуунуудыг ингээд нэг 18 настай хүү болсон ба. 1940 оны 9 дугаар сарын 12-ны өдөр нохоогоо салхилуулж явж байгаа санаанд болцсон байна. Хүү яасан гэхээр нүхэн дуус нь нохоогоо гаргаж авахаар ухс хийхдээ том чулуунд бүдрээд өөрөө бүрч том нөхрөө очсон байна. Тэгээ ингээд юу яасан чинь харсан чи тэр нь агуун ам байсан. Агуун 40-од салаа тасалгааны хан туурга адар таазан дээр нийт 600 гаруй зураг байсан. Сүлжээ холбоотой агуунууд юм байна тий. Бүр нарийн тоолох юм бол 6000 орчим дүрс байгаа. Зүгээр 600 зураг болгондоо дотор дүрстэй. Бүгд ойролцоогоор 17,000 жилийн өмнө буюу бүр чулуун зэвсгийн үеийн хожим үе зурагдсан бүтээлүүд байна. Энэ одоо хүртэл олдоод байгаа агуун одоо зургуудаас ханны зургуудаас хамгийн том нь бас хамгийн олон бүтээлтэй болдвор гэж тооцогддог. Од сүгэр, адуу, буг зэрэг том амьтдыг мөн ургамал ногоог хүртэл дүрсэн энэ Ласко агуун зургуудыг 1948 оны 7 дугаар сард анх олон нийтэд болгосон байгуулна. Гэсэн ч өдөр бүр агуур орох олон зуун хүнээс ялгаар тэр халуунчийг, нүүрс зөрөгчийн давхар эсэл зэргээс болоод эртний зургуудын чанар нь алдагдаад эхэлчихгүй. Тэгэхээр 1963 оноос хойш жирийн аялаг жууртыг нэвтрүүлгээ зөвхөн одоо эрдэмтдийг судалгааны зорилгоор ордог болсон. Оронд нь олон нийтэд үргэлжийн нээлттэй хэд хэдэн хуулбарыг нь ойролцоонд барьж босгоцсон. Тэгэхээр бас их гоё бас очвол яг л харах үсэг. Энэ тэгээ доторх зургууд нь энэ мөн үү те? Бүр гайхалтай бүр. Ямар нарийн ингээд бүр нарийн чимэглүүр байдлаар хийсэн. Энийг угаасаа агуун урлагдах 16-ний зогчин дуган гэж нэрлэдэг. Ласко агууг. Энэ бүр гайхалтай баг. Тэгээ очиж Францад олцсон гэхээр миний жоохон ингээд нэг жоохон дотор зэвүүрдэг байхгүй юу? Адилхан л өвдөөцүүд тэнгуэл Францад яхаар илүү ингээд гоё ур нарийн гэж бодогдохоор байгаа сте. Тэгээ эртнээсээ л юм урлагт их мундаг байсан л. Уур амьсгал газар зүүн байршлаасаа холбоотой л доо. Та чиглэг уур амьсгалтай газар хүмүүс суурин газар тариалан ирэхлээр суурин амьдралын хэв маягт орох боломжтой учраас тэндээ суугаад магадгүй агуу дотор амьдардаг байсан байж болно. Олон салаа агуу байсан учраас. Хамгийн гол нь ер нь манай бүтээлгүүч их гоё штэ бас. Гэхдээ яг Ласко гэх бол үнэхээр яг ноён ориглон гэж хэлж болохоор их гоё зурсан мэт. Тийм байна. За ингээд 79 онд ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэсэн байдаг. За археологийн 10 нээлтийн 7-д нь. За Люси орно. Люси. 1974 онд Этиопийн Аваш гэдэг хөндөгөөс олдсон Афарын Австралопитек гэдэг эртний бич дүрсний зүйлд хамаарах энийг эм хоминины чулууц үлдэгдлийг ингээд Люси гэж нэрлэдэг. Хоминин гэдэг нь хүн дүрсд ирнэ намждаг гэж хүн өөр ордог. Тэ? Албан ёсны нэр нь AL281 гэдэг боловч Люси нэрээр дэлхийд дахин алдарсан. Авашийн хөндөд ажиллаж исэн тийм Америкийн антропологч Дональд Жохансон гэдэг хүн байсан байна л да. Энэ хүн удирдсан энэ малтлагын багийнхан Люсиг олох үедээ Beatles-ийн Lucy in the Sky with Diamonds гэдэг угаасаа дууг ахин дахин зогсолтгүй сонсч байсан байна. Тэгээд олдвроо зүгээр яг тэгээ Lucy in the Sky with Diamonds-ийг Lucy болгоцсон юм байна. Энэ гэхдээ яг гайхалтай гэхээр 3.2 сая жилийн тэртех үед хамаарах Люсигийн чулууцсан арга ясны 40% хүрэхтэй үгүйтэй хэсэг нь олдсон. Гэхдээ энэ эртний бич дүрстэн болоод хүний үүсэл хөгжлийн судалгааны түүхэнд цоо шин хуудсыг нийцсэн 1974 онд. 50 жил юм те. Учир нь чухам яг энэ олдвол хүний өндөр дээд үг 3-4 сая жилийн тэртет босоо явдалтан байсан. Энэ биднийг одоо те бид нар босоо явдалтан байсныг энэ чинь 2 сая жил юм ч 1 сая жил юм гэж таамаглаж байсан бол энэ бүр ахаад бидний түүхийг уршлуулаа эцэг. Тийм байна те. Босоо явдалтан болсон тархины хэмжээ нэмэгдэхээс ч өмнөх үйл явц байсан гэдгийг нотолсон ба. Тэнгүү тархины үйл ажиллагаа сайжрал босоо явцсан юм биш. Тийм байна. Босоо явдаг байжгаад тэгээд тэрний дараа харин тархины үйл явц илүү сайжирсан гэдэг. Ингээд бүр цоошин хуудсыг нэгэд. Люси болохоор өөрөө 1.1 м өндөртэй 29 кг жинтэй байсан. Эрдэмтэд түүнийгдэхээр нэг 12-аас 18 наснда нас барсан болов уу гэж таамаглаж байна. Люси мөн одоо өөрөө 1994 онд
Арди хэмэх өөр нэг босон явдал бич дүрстний бүр 4.4 сая жилийн настай чулууцсан аргасны үлдэгдэл олох хүртэл буюу 20 жил хүний хамгийн дээд эртний үг байсан. Тийм байна. Ямар ч 20 жил. Одоо пирамид болохоор нэг 4500 жил дэлхийн хамгийн өндөр барилга байсан гэдэг шүү дээ. Тий. Тэгээ пирамид зөрүүлж нэг гоё үг гэдэг шүү дээ. Бүх зүйл цаг хугацаанд сайдаг, харин цаг хугацаа пирамидаас сайдаг гэд. Тэрнтэй адилхан бас ямар ч тач 20 жилийн турш юусэн юм байна. Бидний хамгийн өндөр дээд үг имэгмэн нэсэн байна. Тий. Тэгсэн чинь шинэ хүн гараад ирсэн. Арди гараад гарч ирснээр хүн төрөлхийн түүхийг улам урагшлуулсан. 4.4 гэдэг чинь тий. Люсиг олон жил Америкийн хит хитэн музейгээр аялуулж байгаад 2013 онд их нутаг Этиопт нь яг эргүүлэх гэсэн ба. Өдгөө хүн дүрсний өндөр дээд эмгийн энэ чулууцсан ясыг эвлүүлж зөөсөн үзмэр Аддис Абеба хотдох Этиопийн үндэсний музейд дэлгэдэг юм байна. За хоёулаа хамтран ажиллаж танилцуулаад цааш үргэлжлүүлэх. За тэгээ. Өнөөдрийн нэвтрүүлгийн маань нэг хамтран ажиллагч нь хариултаа хадгалъя. Бүтээгдэхүүнийг санал болгож байгаа Худалдаа хөгжлийн банк юм байна. За Худалдаа хөгжлийн банк нь хариултаа хадгалъя гэдэг маш сонирхолтой, хүнд хэрэгтэй. Тэгээ өдөр тутамдаа бид нэр өөрсдөө шалтгаалгүйгээр өөрсдөө үйлдэл хийлгүйгээр өөрсдөө хадгаламж бий болгох боломжтой байна. Сонирхолтой. Санхүүгийн үйлчлэгийг санал болгож байна. Энийг яадаг вэ? Нэг үйлдэл уриалан дуусчих шууд автоматар хийж. Би зүгээр би яг тайлбарч хийцээ. Би яг наач хүмүүс чи өөрөө өөр шимийг хүртсэн хүн бас. Машин авсан юм чинь нөгөө хадгаламжаараа. Ингэсэн. За яг наач хүмүүс сонсож байгаа. Мөнгө байвал ингэж ер нь үрхгүй санаа нь амрахгүй нойр хүрдгүү те манай ээжүүд хэрэг тийм штэ. Зайх мөнгө болдвол үрчин. Юу хадгалах. Тэгэд хичнээн хөлсгөлэн бүр 7 хоног явж исэн чи тэрэндээ кайфэрдэг байхгүй. Гэтэл энэ ч нэг сайн зүйл биш. Нэг муу зүйл биш л дээ. Гэтэ бас нөгөө ингээд ирээдүг төлөвлөхөд их сайн зүйл биш. Тэгэхээр яадаг гэхээр тэр үрж байгаа мөч байгаа штэ. Ингээд карта ингээд кюпиг уншуулдаг ч юм уу илүү зүтгэл хийж явах та. Тэр болгонд хадгаламжтай болоодох боломжтой. Тэр нь яг үхээр ямар нэг юм одоо 7500 ундаг таавахта 8000-аар авна л гэсэн үг байхгүй. Гэтэ 7500 гээд улаан цай бичээд хата үгүй би 8000-ыг гэхгүй шүү дээ. Энийг автоматар хэлэх гээд. Та тэгэхээр 1000 төгрөг 2000 3000 4000 5000 гэсэн энэчээс аль нэгийг сонгоод бүхэлчлэгээ. Чинь 1000-аар бүхэлчлэх юм бол яг саяны хэлдгээр 7500-ыг та 8 гутал нь бүхэлчилж штэ. Энэ 1000 дотор юм чинь. Тэнгүү цаана 8500 илүү төссөн мөнгө чинь таны хуримтлал руу шууд ороод байгаа юм. Гэтэ тэр хуримтлалаа та чинь хагас жил ч юм уу жил авахгүй гэдэг гэрээлч болно шүү дээ. Ингээм бол жилийн дотор амар их болчтой юм л. Бид нар өөрсдөө ер нь штэ. Ер нь 1000 дотор байтгаад нэг 5 10 мянга дотор замбрааг үрдэг хүмүүс штэ. Тий. Яг үндэ те баруун солгоог. Тэрийг нэг анзаардаг. Тий. Гэтэл цаан чинь ингээд нэг би чинь би бол их солиотой хамгийн өндөр дүнтэйгээр бүх юм хийц. Сая хагасчлын хугацаанд 5000-аар бүхэлчилнэ гэдэг. Би чинь 5500 төгрөг нэмэг 100000-аар аваад 7000 төгрөг нэмэг 100000-аар аваад 8300 төгрөг нэмэг 100000-аар авцсан. Энэ зүрх болгон миний хадгаламж руу ороодсэн чинь би өөрийн мэдлгүй хэдэн сая төгрөг цуглуулсан байсан. Чам тэгээ мөнгө өргөх их таатай байсан уу? Сүүлдээ донтоо болж тийм л. Нөө тэр дүнгээ хараад хахаар энэ чинь аппликейшн руу оронгууд л миний хадгаламжт хэдэн төгрөг болсон гэдэг ингээд нэмэгдээд харахаар их таатайсан байхгүй. Тэгэндээ донтож эхлээд бүр. Тэгээд яг хагасчлын дараа миний нөгөө юу тэнгууд хүүтэйг энэ чинь сайхан ороод ирдэг байхгүй. Мөнгө би зүгээр яг тэрнгээр машин авсан биш. Гол нь би машины уршлагатай болсон. Би хизээч нэг цуглуулж чадахгүйсэн. Ийм л юм болсон. Тэгэхээр манайхан те энэ хялбар хоригдлгээд үүнийг яг юугаараа та бүхэн амьдралын хэм маяг болгож. Үнэхээр өөрсд чинь анзаарахдаггүйгээр зүгээр үнэхээр хоригдлолтой болчтой шүү. Тийм тэр нөө илүү татагж байгаа бага мөнгөтэй банкн дээр очиж тохирсон бага мөнгө бидний өдөр тутмын амьдралын чанарт огт нөлөөлөхгүй. А гэхдээ ирээдүйг төлөвлөхөд гой нөлөөлнө, аялал төлөвлөхөд, худалдан авалт төлөвлөхөд, хүүхдийн сургалтын төлбөрийг бүрдүүлэхэд. Тийм тэгэхээр та бүхэн худалдаа хөгжлийн банкны дурын салбарт хандаад хялбар хоригдлол үйлчлэгийг би нээлэг яагаад очиод нээлгчээрээ. За тэгэхэд худалдаа хөгжлийн банкны хамт олондоо ийм над мэдчиг хүмүүс зөөрс ийм сайхан зүйл хийсэнд их баярлалаа. Их хэрэг болсон шүү амьдралд нэр. За өнөөдөр археологийн нууцуд нэвтрүүлэг археологийн агуу нээлт 20 дугаар зууны агуу 10 нээлтийг ярьж. За 6-ад нь. За манай зулаал сайн мэдэндээ. Трой хот оржоо. Хомерын Илиада найрагыг уншсан хэн бүхэн тэр эртний түүхт Трой хотын тухай мэднэ. Харин энэхүү туйлсын хотыг эрдэмтэн судлаачдын дийлэх нь 19-р зууны сүүл хүртэл бүхэлдээ тийм үлгэр домгийн шинжтэй. Энэ юу н амьдрал дээр байдаггүй юм шүү те. Ер нь ийм хот байгаагүй энэ төр гэдэг. Тийм бодолтой байтал гинэт 1870 оноос эхлэн Германы судлаач Хенрих Шпиман, Английн археологч Фрэнк Кальверт нарын тэр хайгуул маллахын ажил үүнийг оронгоор нөрчилж байгаа.
тэд байгаа гэдэгт итгэж байсан. Тэгээд одоогийн Турк улсын Чанаккале гэдэг хотоос баруун өмнөд зүгт 30-аад км-ийн зайд ер нь ингээд тэр Туркийн тэр Анатолийн хойгийн нэг баруун урд үзүүртэн л гэсэн үг л дээ. Арай дээр Дарданеллийн хоолой гэж байгаа тийм. Дарданеллийн хоолоогоос одоо жоохон зүүн урагшаа гэсэн. Тийм, Стамбулоос урагшаа л тийм жоохон тийм. За ингээд Эгийн тэнгисийн зүүн эрт орших эртний нэгэн туурийг Тройход мөн болохыг Кальвер тогтоосон ч гэсэн Ишлиман гэдэг нөгөө археологч байгаа шүү дээ. Тэр Ишлимний явс удаадаргийн матлах судалгааны ажил түүнийг илүү үр дүнтэй болгоод 1873 он гэхэд 9 тусдаа тэм туурийг нээсэн ба. Гэтэ энийг яг тайлбарлавал иймэрхүү юм аа. Улаанбаатар хотын туурийг дээр үд оллоо гэж бодлоо л дээ. Тэгсэн чинь Улаанбаатар хот дараа нь өөр нэртэй хот болсон гэж бод. Энэ барилга байгууламж ингээд төөр болоод дээр нь ахиж одоо хөрс мөрстэй болоод ахаад нэг хот болгодод ингэж явсаар 9. Тийм, давхарлсан гэж ойлгож байна. 9 давхар хотын туйр. Тийм. Тэгэхээр тэр нь юу гэсэн үг вэ гэхээр хэсэг хугацаанд хүмүүс суурин амьдарч агаад халдвар төвчин дайн байлдаан тий тодорхой шалтгааны улмаас хүн нь дайжаад хөнгүү болоод хот хаягдаад тодорхой хугацааны дараа дахиж тэрэн дээр хүмүүс суурин амьдралын хэв маягаар амьдарч эхлээд хотоо байгуулсан гэсэн үг. Тий. За тэгэхээр энэ 9 тусдаа туйр амчин тэдгэрийг одоо хамгийн эртнийхнээс нь эхлээд хамгийн сүүлийн үед хамаарх он цагаар нь Трой тэг гээд Трой тэгээс Трой 9 хүртэл ингээд дугаарлцсан ба. Ороомтойгоор. Трой 7 нь болохоор AB гэсэн хоёр хэсэгтэй. Тэгэхээр бараг 10 туйр гэдэг юм уу те. Бүхэлдээ эн чинь бараг 50000 жилийн түүхтэй энэ газрыг Туркээр Хисарлик гэдэг юм байна. Энэ болохоор орчуулвал хэрэмц толгод гэсэн утгатай. Хисарликт одоо ч гэсэн маллахын ажил үргэлжлэж байгаа энэ чинь маш том 50000 жилийн түүхтэй 9 хот. 9 удаагийн хотыг одоо юу яаж юм чинь. Тий. Малтж байгаа юм чинь. Тэгээ одоо энэ хотод нөгөө Трой кинон дээр ашигласан нөгөө морь байгааз. Тий. Морийг энэ хотод авчиадсан шүү дээ. Тийм тий. Тий. Хар морь энэ хотод байдаг байхгүй. Тийм бэл. За ингээд харин тий. Тэр төөрөөс олдсон зөөвлж болох нийт 40,000 одоо орчим эд үлгийн зүйлийг дэлгэсэн Трой музейг маллахын цэгээс 800 м-ийн зайд байгуулад 2018 онд нээлттэйсэн. Тэгээд энд нь яг юугаа морио байгуулсан баг тий. За тавд нь Сатан хүүгээд ийм агуу нээлттэйдэг. Энэ киног ч үзчихсэн үг. Диг гэдэг нэртэй кино. Энэ өстой гайхалтай кино тий. Энэ киног нь үзвэл илүү гоё ойлгох шүү. Гэтэ киног нь баг реклам болгоод би яг энийг ер нь уншижээ. Английн зүүн өмнөд эрэг дээр Сатан хүү гэдэг нэртэй газар байгаа. Тэгсэн 1939 оны 6-аас 7 дугаар 39 онд шүү дээ. Энэ 6-аас 7 дугаар зуунд хамаарах одоо викингчүүд очихоос өмнөх үе гэсэн үг байхгүй. Англо-саксоны үед хамаарах нэг хөлөгт бунхан алдсан ба. Хөлөгтэй бунхан. Одоо манайхан бас нөгөө юутай байдаг шүү дээ. Ингээд нэг сүүхт хэрэгтэй бунхан байдаг шиг. Тэгсэн энэ нь болохоор Британий нутгаас илэрсэн одоо хүртэлх хамгийн онцгой археологийн нээлтийн нэг гэж явдээ. Судлаачид 27 м урттай тийм хөлөг онгоцсон дотор маш урт гэсэн үг. Бунхлагдсан язгууртан эрийг зүүн Англиагийн хаан 599-өөс 624 оны орчим төр барьжсэн Редвалд гэдэг нөхөр байх хамгийн өндөр магадлал гэж таамагладаг. Зүүн Англианы нь болохоор нэгдсэн Англи улс байгуулагдахаас өмнө оршин тогтж байсан нөгөө Англо-Саксоны 7 хаант улсын нэг нэ. Тэгэхээр нөгөө юун дээр гардаг Game of Thrones дээр гардаг нөгөө 7 хаант улсын нэгнийх нь хааных нь одоо бунхан. Хөлөг онгоцсон дотроос хааны тэмтэй айлтгаж болохоор тийм уран нарийн хийцтэй тийм дуулга 10 ширхэг цэвэр мөнгөн аяга хос мөнгөн халбаг Франкийн хаант улсын алтан зоос ёслолын гоёмсог элд алтан аралтай бүс чамин төмөр хитвч Хүлэг баатрын нөмрөг тогтоох мөрний хавчаар зэрэг нийт 260 гаруй эд үлгийн зүйл олсон өдгөө бүгд нөгөө агуу музейд хатагдчихж байгаа Британий музейд. Энэ бүхэн Англо-Саксоны үеийн хаант улсууд түүх судлаачдын өмнө нь таамаглаж байснаас ч илүү өндөрт хөгжилтэй байсныг баталжаа. Археологийн шинжилгээ ухааны хамгийн гайхалтай дээр байдаг. Ингээд хүмүүсийн те одоо хүннүг ингээд нэг бүдүүлэг энтер гэдэг байсан бол манай Мартхан багш гэх мэт энэ археологчдын тусламжтайгаар ямар өндөр соёл хэрэгжилтэй ямар бүр агуу гүрэн байсныг энэ археологч баталж гаргаж ирдэг нэг сайхан байдаг. Бүр археологийн олдороор бидний түүх улам урагшилдаг нэг сайхан юм байна. Бас баталгааждаг. Жишээ нь за энэ аягны амсаа энтерхий хэвэл бид нэр эцэг бити уу гэдэг шүү дээ. Яа тэгвэл энэ археологчд нэрээ ингээл хүннүүгийн тэ археологийн ингээл гаргаад ирсэн чинь бүх эд үлгийн зүйлийг бүгдийг ингээд эмтэлж хугалж ингээд тэ нэг л биш болгож ингэж цогт нь оршуулж байгаа юм. Шалтгаан нь эзэн өөрөө нэгд амьгүй болчиход хахад хойд насанд нь
одоо цогтой байх учиртай энэ эд үлгийн зүйл гэсэн амьгүй болох хэвээр ингээд эмтэлж. Тэр амьтай байх юм бол эн чинь эзэнт нөгөө үйлчлж чадахгүй шүү дээ хойд нас. Бүгд амьгүй болж бүгд явах хэвээр. Тийм учраас заавал эмтэлнэ. Ваар энэ төр бүтэн юугаараа хизээж олдох хэсгөө. Ийм учиртай байхгүй. Тэгээ бид нарыг нэгэнт амьгүй болсон юм чи амьтай байгаа дээр бити ингээд амьгүй болсон зүйл дээр ус хийж уугаад гэдэг. Энэ заншил одоо хүртэл явсан юу гэж харагддаг гэж энэ бид нар хүнийг үрсад мөнгө гэдэг юм баталгаа. Өстой гоё юм байна. Би сонсож байгаа юм байна. Гоё. Тийм байна. Тэрэн шиг яг ингээд энэ нөгөө саатан хүүгийн олдорн тий судлаач түүхчдийн өмнө таамаглаж байснаас илүү өндөр хөгжилтэй байсныг харуулж байна. Англо-саксоны тэр үеиг харин бунхлагдсан хааны шарил 1300 гаруй жилийн туршид хүчлэг хөрсөнд задарч үгүй болсон ба. Яг шарилна. Тэгэхээр бас тий уул нь өнөөдөр ДНХ шинжилгээ тий хичнээн өндөр түвшинд ирсэн байгаа л. Саатан хүүгийн энэ бүх үнэт олдрыг нээн илрүүлж хадгалж хамгаалгаад одоо их тэр кинон дэр гарт. Хөрөнгө чинээтэй тийм нэг үүгдүүх археологийн хорхоотой онцгой өгөөмөр тийм Эдит Прети гэдэг эмэгтэй голлох үүрэг гүйцэтгэдэг. Яасан гэхээр энэ өөрийн эдлэн газартаа харьяалагддаг эртний хідэн довцог байсан байхгүй юу? Энд малтлаг хийхийг анх өөрөө санаачилсан. Тэгээд сайн дурын нэг археологч байгаа. Улсаас томилооч зүгээр нэг сайн дурын археологч Безил Браун гэдэг хүнд хандаад бүхий л зарлуудыг хувьяасаа гаргаж. Миний энэ эдлэн газарт байгаа энэ нэг довцгуудыг судлаад өгөөч гэдэг. Тэгэд Британий хуулиар хувийн эдлэн газараас нь олдсон тэр бүх зүйл өөрийнх нь өмч болдог ч гэсэн гэтээ цаа чинь яасан гэхээр бүх олдрыг Британий музейд хандивлцсан. Энэ бүсгүй. Үнэхээр мундаг хүн. Өгөөмөр юм бэ. Хувь хүнээс музейд өргөн барьсан Британий түүхэнд хамгийн том хөрөнгө оруулалт одоо хүртэл хийвэр байгаа. Уинстон Черчиллийн хатагтай Претиг бүр төрийн өндөр дээд одонгоор шагнахыг хүсэж байгаа. Та ийм гав явуулсан гэсэн чинь өөрөө бүсгүй татгалцсан. Энэ зүгээр л гигантэн баг. Тийм байна те. Энэ түүхийг яг өгүүлдэг Dig гэд малтлаг нэртэй кино 2021 онд бүтээгдсэн байгаа. Netflix-ээс ч юм уу үзээрэй. Би болохоор University-с уулын үзчихсэн одоо байгаа юмгүй мэдгүй. За археологийн 10 нээлтийн дөрөвт нь шавар арим. За Terracotta Warrior бин юм ям юу гэдгүүлэх хэцээр би бол мэддэг шүү дээ. Бинма юм лөө. Нэгдсэн хятад гүрний анхны эзэн хаан Цинши Хуанди гэж байгаа тий. Одоо модон шинэ энэ хоёр чинь зэрэгцэл хоёр талд та хүчрэх гүрнийг яг зэрэг үүсгэлээ шүү дээ. Цинши Хуандыг хойд наснд нь сахин хамгаалах үүргүүлээс энэ шавар армиг 1974 онд болсон байгаа. Яг 50 жилийн өмнө 3 дугаар сарын 29-ний өдөр нэг шанси гэд мож байдаг шүү дээ. Тэгээ одоо нийслэл Шиан хот буюу одоо ер нь хятадын түүхэнд хамгийн удаан байсан нийслэл чинь Шиан хот. Бараг 2000 жилийн чинь хятадын нийслэл байсан. Торгоны замын эхлэл. Тий. Бээжин ч болохоор 800 жил одоо нийслэл байсан. Шанхай бол нэг хэдэн жилийн Гуанчжоу нэг 10 хүрхгүй жил ч юм уу. Тэгэхээр Бээжингээс урт настай нийслэл шүү дээ. Тэгсийн Шиан хотын гаднахан байх ингээд нэг тарилан элбанд иргэдээс хідэн тариач нэг худаг ухаж агаад танкад нэг юм олсон чинь шавар арим галцсан. Тий, тариач болсон археологч биш. Тэгээ Цинши Хуанди нийтийн тооллын өмнөх 210 онд тэнгэрт хальсан гэхээр өмнөх тооллын 3 дугаар зууны сүүлүүд хамаарах энэ буухны доторх эд зүйлс, тоо хэмжээ, ур хийц, ахин давчгүй байдал зэрэг олон талаар үнэхэрийн гайхамшигтай нээлтсэн. Бууханд төрөх царай нь өөр бүгднгийнх нь царай нь өөр тийм 8000 гаруй зэрэг, 520 морин төлсөн 130 дугуйт тэрэг, морин цэргийн 150 агт морийг маш сайн жанрын шавраар урлаад бараг бүгдийг нь ихэд нарийн бодож өнгөрсөн ба. Яг л Цинши Хуанди чинь ингээд юу ядаж хойд наснд аягүй бол дайм болол бас айрамтайгаа явчих гээд тэр ингээд хийсэн байх нь шүү дээ. Харин гадаа хуурай агаар буюу агаар газарт орох тангимлуу нэвтэрснээр одоо тэр бүх бодг нь бүдгрээд хууларсан ба. Буухны дөрвөн гол хэсгээс тустай байхад нэг жижиг тасалгаануудаас нь мөн акробатчд, төрийн түшээд, ордны хөгжимчд, зарц барлаг зэрэг цэрэг армийн биш хүмүүсийг дүрслсэн шавар баримлууд бүр маш ихээр олддог. Шавар армийн бүгд бодит хүний хэмжээтэй яг өндөр нь 175 см-ээс 2 м-ийн хооронд хэлбэлцэн. Цэргүүдийнх нь хувцас, өмсгөл, үс засалт бүр чихний хэлбэрийг нь хүртэл одоо альбан тушаал зэрэг зэн дансан шалтгаалаад арай өөр хийцтэй бүтээсэн ба. Одоо том жанжин бол арай нэг гоё чихтэй тий. Мяа зэрэг бол мяа чихтэй ч юм. Их хааны буухан цогцлбарыг 700 мянга гаруй хүн 40 орчим жилийн дотор барьж босгосон гэдэг мэдээ байдаг.
шавар арим олдсон газраас яг чанх баруун зүгт нь хааны шарилыг оршоосон гол буухан байдаг ч гэсэн одоо хүртэл түнд малтлаг хийхгүй байна. Эрдэмтэн судлаачид бунхны доторх эд үлгийн зүйлсийг гэмтээ сүйтгэхгүй тулд одоо хүртэл хамгийн тохиромжтой технологиг ирж хайгаад. Яг үл яг домогтой эн чинь нөгөө ямар нэг хүчлэр ингээд тойруулсан гэдэг лацсан байгаа тий гэдэг ч юм уу. Тэгэж ер нь аливаа зүйлийг ирээдүйн хойштоос хадгалж үлдээдэг. Тэгэж одоо бид нар яг манай жишээ археологийн алтан үе яг өдөрт болж байгаа шүү дээ. Бид нар гой өстой сайхан олдрууд олж байна. Гэтэ дараагийн археологчтой дараагийн илүү сайн технологид бас зарим нь үлдээх хэрэгтэй тий. Гэтэ бас заримдаа одоо ингэр дэлхийн дулаарлаас болоод энэ цэвдэг хайлж байгаа нөхцөлд ноён уулын чинь олдрууд бол одоо бид нар хайлж хамгаалаад дараагийн үедээ үлдээж ийн гэсээр л тэр чинь цэвдэг хайлаад дууссан бол энэ олдурчгүй болох юм бүр. Тийм бай. Тэгэхээр энэ болгоныг бүгд зөв ойлгох хэрэгтэй тий. Ялангуяа төр зэг болон ингээр гэдэхгүй бол ингээд энийг ухлаа барьлаа гэдэг. Окей уухгүй байж болно. Цэвдэг чинь хайлах юм бол энэ чинь угаасаа юу ч биш болгоё. Тийм бай, нөгөө хадгалагдж байгаа температур нөхцөл чийгшил бүх юм өөрчлөгдчихөөр муудчих хэрсэлтэй юм байна тий. Тэгэхээр цэншийн ухаангийн шарилыг болохоор ямар ч байсан эдгээр ирээдүйн технологи болон археологчд үлдээсэн ба. Гэтэ энэ өөрөө PR болоод зөв. Тийм байна. Би тэгээ энэ Terracotta Warriors-ын талаар нэг баримт кино үзчихсэн л та. Тэгсэн чинь ингээл маш олон цэргүүд байна гэж штэ 8 гаруй цэрэг. Гэтэл ингээ бүлэглэн зогссон байдлаараа тэр хүмүүсийнх нь бие физиолог гадаад төрх нь бас хоорондоо ижил төстэй. Тэр нь юуг харуулж байна гэхээр эзэнт гүрний өнцөг булан бүрээс ирсэн хүмүүс. Чинь одоо хойд нутгийн те хүмүүс бид нартай илүү ойролцоо өндөр юм шанаатай морьтойгоор дүрслэх одоо морьтойгоор тэднийг хийсэн байдаг ч гэдэг юм уу урагшаага адуу морь те хэргэлдэггүй байхгүй газрын цэргүүд нь ижилхэн дүр төрхтэй арай жижигхэн нарийнхан ястай явгнаар дүрслэх мах баг эзлэг болоод эхлэхээр жижигсэлхлээ шүү дээ. Тэр тэгэхээр маш нарийн бүр олон жил бодож нарийн тооцоололтой хийсэн зүйл байна те. Харин тий. За одоо тэгэд 20 дугаар зууны агуу 10 нээлтийн 3-т нь 2-т нь 1-т нь ярихаас өмнө хамтран ажиллагаа танилцуул. Энэ их чухал хамтран ажиллаж байгаа. Бидний тий юу болж байгаа вэ? Манай од мөндрийнхэн дельта айлгээд одоогийн байдлаар 6 усаар явчаад байна. Япон, Вьетнам, Таиланд, Камбож, Египт, Турк гээд. Бид нар 4 сарын 5-нд ахаад яг Турк явах. Гэтэ Турк явахдаа бид ер нь монголчууд нэг явж байгаагүй газараар явах гэдэг. Энэ аяллыг болохоор манай зулаа бүр яг юуг нь хөтөлбөрийг гаргасан. Яг тэр зулаа маань өөрөө яг дэрэгдэх Болгар улсын чинь элчин сайдын яамд ажиллаж исэн олон жил ажиллаж исэн Туркэд баг ингээд те 200 мянгууд очсон хүн шүү дээ. Тэгээд бүх газрыг нүхэлцэн. Тийм учраас бидэнд ингээд санал болгоод эртний тэр грекийн хот усууд гэж байдаг те. Энд чинь одоогийн Отманы эзэнт тус мус хаавс үүсэх болооч хэдэн мянган жил болоо тэрнээс өмнө тэр их гоё олдрууд байдаг. Гоё төөрөд байдаг. Тэгэд байгаль нь бол бүр тасарсан бүр тийм үзэсгэлэнтэй тийм газруудаар хамтдаа явъя гэж. Ердөө нэг 25-аас 30 хүн л бид нар авч явах юм. Тэгэд шууд үнийн дүн эдгээр хэлжээ. 5 сая 600 мянга төгрөг болох юм. 7 хоног аялал. Яг 4 сарын 5-наас тэгээд 12 нь хавцаа ирэх байхаа тий. Энэ болохоор яг хүүхдийн 3 дахь үлрэл амралт яг эхлэнгүүд тэр амралтын үеэр нэвч гадаа. Тэгээд гайдаар нь буюу хөтчөөр нь манай од мөндрийнх өөрсдөө явах юм. Манай зулааг тайлбарлаад тий. Маа одоо хин за би ч юм ингээд манай баядар бүгдээрээ хасчлуу дээр явах юм. Тэгэд бид бүхэн өөрсдөө хөтчөөр явна. Тэгээ бидэнтэй нэг дээрээ гэж уриалж байгаа. Гэтэ нэг зүйл байгаа. Ямар ч гэсэн нэг 100-ны нэмгэн дээл авчаарай. Тэр нь гэтэ гоёмсог байх хэвээр. Яг л бид нар нөгөө гоё газрууд дээр зүгээр ингээд джинстэй ингээд нэг подолктой авахлаар байдгал дэлхийн нийтээр л нэг тэгж авахулдаг. Харин бид нар бөөнөр яг гоё дээл мэл өмсөд авахлаар энэ яг үнэхээр гоё юм бэл. Жишээ нь пирамид ээжүүд бид нар тэмэн дээр суучаа те подолк тэр джинстэй биш. Харин дээлтэйгээ суусан чинь ямар гоё яригч байна. Эртний пирамидын тэр хажууд те. Гоё мэдрэмжсэн. Яг монгол хүн гэдгээрээ бахархах мэдрэмж. Тэ. Бүтэн хүн гэсэн мэдрэмж үнэхээр гайхалтай байсан тэр бол. За тэгэхээр 4 сарын 5-нд од мөндрийнхэнтэй хамт Турк улсын тэр эртний гоё газруудаар бидэнтэй явахыг эсвэл дээлээ бэлдээд 5 сая 600 мянган төгрөгөөр бэлдээд хамт яваарай. Одоогийн байдлаар яг нэг 10-аад хүн бүртгүүлсэн ба. Энийг угаас зарлаад удаачгүй. Маа алтан гişүүд нэр байвал хамт яваар алтан гişүүдээс баг 4-5 хүн явахаар одоо шууд бүртгүүлсэн байгаа. За үргэлжлүүлье. Археологийн нууцуд нэвтрүүлэг 2 дугаар зууны археологийн 10 агуу нээлтийг ярьж байгаа. 3-т нь энэ миний хувьд их гоё. Гэтэ нөгөө яагаад гэдэг би нөгөө шашингүй юм шүү. Эхлээд уршилж хэлэхгүй бол нөгөө
би нөгөө Библи ингээд ярих дуртай байхгүй. Яг л энэ чинь бидний соёлын нэг байхгүй хүндрэлтний. Тийм. Гайхалтай бичгийн соёл өв, оюун санааны мэдлэг. Тий. Уран зураг, уран барилга бүгд дээр л одоо энэ юм явж шít. Тэгээд шашингүй ярьж байгаа шүү. Андуураад 1946-аас 1956 оны хооронд өнөөгийн тэр Палестин нутагт Кумраны гэдэг нэг хэд хэдэн агуу дотроос олдсон нийт 981 хэсэг тийм хуулиас бичиг олцсон ба. Энэ үнэхээр археологийн төдийгүй түүх соёл, шашин шүтлэг, хэл бичгийн салбарт хамгийн онцгой нээлттэй. Нийтийн тооллын өмнөх бүр 3 дугаар зуунаас энэ тооллын 1-р зууны үед хамаарх энэ бичгүүдийг анх хідэн малчин хүүхэд ямаага хариулж яваад олсон ба. Энэ хуулиасуудыг шавар ваарн дотор хийгээд лацад нь нууцсан ба. Тэгэд энийг нь 2000 жилийн дараа олсон. Үнэхээр стасайн тэр нуусан хүмүүст баярлалаа нэр. Тийм байна. Яг л энэ эртний иврит, арамей зэрэг еврейчүүдийн хэл мөн эртний грек хэлээр бичигдсэн тэр сүнсэн тгсийн бичгүүд нь одоогоор олдоод Библийн судруулан христийн шашин, юудын шашинтай холбогд хамгийн эртний бичгийн сурвалж нь яг энэ. Эннээс өмнөх бичгийн сурвалж гэж байхгүй болж одоо Библиэтэй холбоотой. Энэ нээлтээс өмнө бүр Библиэтэй холбогдох хамгийн эртний сурвалж бүр саяхан 10 дугаар зууны үед хамаардаг байл шүү дээ. Энийг 1000 жилээр уршлуулсан. 1300-400 жилээр. Харин сүнсэн тгсийн хуулиас энэ бичгүүтэй Библийн болоод одоо энэ ганц бурханд үзэлтэй болгох бичгийн сурвалжийн түүхийг 1000 жилээр уршлуулна гэдэг бол тэ энэ археологийн гайхамшиг нэ. Хуулиас бичгүүдэд болохоор Эстрийн судраас бусад хуучин гэрээний бүх ном судрын тэр хэсгүүд бичигдсэн байдаг. Тэгэд иврит хэлээр Библийн судрын хэсгүүд ч гэсэн бас байдаг. Өдгөө хуулиас үүдийн дийлэнх нь Израилийн Төв музейн эртний судрын танхим зарим нь Йорд улсад хадгалагдсан юм байна. Энэ агуу нээлттэй. Тийм байна. За үүн шиг бас нэг агуу нээлт байдаг. Розетийн чулуу гэдэг. Энэ бол бүр дэлхийн нийтэд үнэхээр гайхамшиг явьчихсан чулуу байдаг. Хуулбарыг нь зулаа бид бүхэн монголчууд жаруулаа Монгол дээлээ өмсчөөд яг Египтэд үзчихлээ. Энэ чулууг хүн төрөлхтний бичиг соёлын олд гайхамшиг илтгэх яг энэ сурвалж бол нийтийн тооллын өмнөх 196 онд бүтээгдсэн Розетийн чулуу. 2000 жилийн өмнө бүтээгдсэн. Энэ чулуун дээр одоо цогтын ядны бичээс гэдэг шиг те яг ингээл энэ чинь юу гал цүүцэр ингээл тий дүрс үсгэл зурна штэ чулуун дээр. Хамгийн гайхалтай нь эртний Египт хэл болон эртний грек гэсэн хоёр хэлээр демотик болон дүрс үсэг мөн эртний грек бичиг гэсэн 3 бичгээр Египтийн хаан 5 дахь Птолемейн тухай тэр Эпифаны нэгэн зарилгийг энэ сийлсэн байна. Тэгэхээр энэ чулууг Наполеоны байлдан дагуулын үеэр Францын армийн офицер Пьер Франсуа Бушар гэдэг хүн эртний Мемфис хотын тэр одоо Люксор гэсэн үг шүү дээ. Мемфис Гизатай нойрхон те. Мемфис хотын туураас 1799 оны 7 сард олсон ба. Олдсон газрынхаа нэрээр арабаар Эл Рашид гэж нэрлэгдсэн энэ Розетийн чулуунд орчин цагт олдсон эртний Египт үед хамаар хамгийн анхны олон хэлээр бичгийг сурвалж болж байгаа. Яг энийг зүгээр шууд ингэж хэлчихэв. Яг ингэж уншихаар жоохон төвөгтэй. Энэ мөчийг хүртэл Египтийн тэр нэг хатны дүрс бичгийг уншиж чаддаггүй байсан. Чаддаггүй нэгч байхгүй. Уншиж чаддаг байсан өмнө 2000 жилийн өмнө насарсан байхгүй. Тий. Хамгийн сүүлийн нь 2000 жилийн өмнө насарсан. Тэгээ энэ бичгийг хинч ойлгохгүйсэн чинь энэ чулуун дээр гол нь нэг зарилгыг, нэг үгийг 2-3 хэлээр биччихээр 3 янзаар бичгээр чинь нөгөө хоёрыг нь мэдчихэж шээ. Ялангуяа грек нь бүр мэдчихэж. Ингээд хооронд тэгвэл энэ юм биш тэгээд тэгсэн чинь Египтийн тэр 4000 жил нуусан нууц ил болцохгүй. Дүрс бичиг хаа сайгүй байсан. Гэтэл тайлж уншиж чадахгүй, учрыг нь олдохгүй байсан. Гэтэл грек цагаан толгой, демотик цагаан толгой нөгөө нийл мөрний хөндөд ашиглаж байсан Египтүүдийн цагаан толгой. Гэхдээ нөгөө дүрс түсгээ бодвол хамаагүй наан бий болсон зүйл байсан. Нөгөө одоогийн бид нэр бичиж байгаа шиг нэг үгний өсгүүд нь хоорондоо одоо залгаа өвчих байхгүй юу. Тэгээд ингээ 3 юм харьцуулаад биччихээр дүрс түсгээ тайлж уншиж болно гэдэг чинь маш их мэдээлэл ил болно. Түүхэндтэй археологийн хувьд бол маш их зүйл ойлгомжтой болно гэсэн үг. Тийм шүү дээ. Одоо бид нэр ингэж төсөөлөе зүгээр. Бидэнд ингээд за хүннүүгийн үеийн юу гэж олддог гэж бодъё л да. Маш их тийм одоо бичиг дурсгал олддог гэж бодъё. Ингээ бунханд нь орох ингээ бөө ингээ нэг дүрснүүд байдаг. Энэ зүгээр гоё мөрөөл шүү зүгээр гэдэг тийм биччихсэн. Ингээд баахан юм байдаг. Ингээ харахаар юу гэж ан мэддэхгүй. Тэгсэн чинь
яг ингээд монгол бичиг болон эртний тэр дүрс үсэг хоёрыг ингээд Чингис хааны зарьдгийг ингээд яг ингээд сайхан бичсэн байвал яах вэ? Өө эн чинь тийм юм биш тэгээд ийм урсан ч модон шаниг бүр багтаа ингээд тэгээ явжсэн тэгээд ингээд ингэсэн тэр хүүн тэгж саавн тэгжсэн ингээд тэр болгоно яг ингээд бид нар гэрэлээр уншдаг шиг уншна гэсэн үг байхгүй. Ийм гайхалтай зүйл болсон тий. Гайхалтай. Тий. За агуу нээлт 20 дугаар зууны агуу нээлтийн нэгт нь Помпей. Нийтийн тооллын 79 онд Везуви галт уулын дэлбэрэлтээр бүрэн сүйдэж үгүй болсон энэ Помпей хотын тойр дараагийн хэдэн зуун жилд уг уулын хэд хэдэн дэлбэрэлтийн уршгаар бүр улам их үнс нурманд харагдсан. Харин Италийн уран барилгач Доменико Фонтана гэдэг нөхөр 1592 онд анх туурийг нь илрүүлснээр Помпей бүр ямар том хот байсныг, тухайн цагийн Ромын ахуй амьдрал ямар хэмжээнд хөгжөөд байсныг орчин цагийнхан илүү өргөн хүрээнд таньж мэдэх боломжтой болсон ба. Тэгэхээр 1592 он гэдэг бол одоо энэ манай тий өндөргийн зан үзэр мэдлэхээс нэг 30-40 жилийн өмнө гэсэн үг байхгүй. Тэгэхээр 1500-600 жилийн турш тий энийг мэддэггүйсэн байна шүү дээ. Помпей ихэр хот гэж явдаг юм байна л да. Herculaneum гэдэг одоо тэр ихэр хотын туурийг 1709 онд илрүүлсэн байна. Ингээ хоёр хотын туурийг нарийн зохион байгуулалтаар малтаад тэр судлах ажил 1738 онд аль биесээр эхэлсэн. Энэ үйл явдлыг орчин цагийн археологийн шинжилгээ ухааны эхлэл гэж үздэг. Дэлхийн 2 дугаар дайны үеэр завсарлаад исэн тэр маллахын ажил 1951 оноос хойш үргэлжилж одоо хүртэл жил бүр цоошин эд үлгийн зүйлс түүхэн улам мөрөд Помпейгээс олдсаар л байна. Тэгэхээр те 220 жил үгүй юу 300 жил малтаад байгаа мөрчлөө дуусаагүй тийм том хот байх нь шүү дээ. Өнгөрсөн 2022 онд л ихэд л одоо 3 жил юм те доторх эд агуурсанд бүрэн бүтнээрээ чулуудсан 4 том өргөдөг бүхэл бүтэн байшин шинээр гож гаргасан ба. Тэгээ энэ тэгэнгүүт нөгөө хүмүүс нь юу болсон мэдээж тэгэхээр ингээд үнс болсон. Тэрийг ингээд гипстэд ингээд харуулчихдээ штэ. Тэнгүүт яг ингээд унтаагаараа тэгээ эсвэл ингээд доош ингээд бүх тийм галтуул дэлбэрэхэд гол нь энэ хотод маань энэ Herculaneum гэдэг нөгөө Ираклисын нэр баггүй юу? Тийм. Тий. Помпей 2 галтуулын лав ороод ирсэн. Тэр хүмүүст зүхтах, дайжих, тэр гэр орны эд хогшил алт мөн энэ зүйлээ авч явах цаг хугацаа байгаагүй. Яг л өдөр тутмын амьдралаараа амьдарч байсан. Талхандаа яваад, зах руу яваад, нэг нь баримлчин баримлаа хийгээд ханийн зураг зураад одоо тэрэмчин будаага тэрэмдэд байж ах яг тэр цаг мөчтөө бүгдээрээ галтуулын халуун лавд дарагдсан учраас энэ бүгдээрээ хадгалагдсан. Тий. Тэгээд эднэр их тайван байсан гэсэн. Уул нь утаа хайлаадсан бэл. Тэр нэг ах トゥ хоёрын нэг тэмдэглэл өдгөө бид нарт үлдсэн байдаг нэхгүй. Бүр ном шиг тийм зузаан баг. Тэгээд тэр өстө баабыг бичсэн мэт. Сонирхолтой. Тэгээ ер нь их тайван байж чад тэгэл гинтл танк. Яг дэлбэрэнгүү чинь харин яг чиний хэлдгэрс тийм. Яахан ч аргагүй. Маш хурдан хугацаанд болсон гэсэн. Тэр ш олон сар жилээр уугсан гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр тоохгүй те. Ач холбогдлохгүй байсан байна. Тэр олон удаагийн галтуулын дэлбэрэлтээр 4-6 м зузаан хатуурч барьцалсан үн шоронд болгогдоодсэн Эрдэнэ хотын туйраас одоогор 1150 орчим хүний бүрэн чулуудсан үлдэгдэл. Хэдэн зуун байрлал байшин, бүхэл бүтэн гудамж, мянган ваарса үнэт эдлэл, тавилга гэр ахын зүйлс алдаад. Помпей хотын тойр өдгөө Италийн хамгийн алдартай газрын нэг үгээд жил бүр 2.5 сая жуулчин хүлээн авдаг. Гэхдээ Помпей хот энэ чинь Везуви галтуулын дэлбэртээр болсон. Везувийн галтуулын эргэн тойронд хэдэн сая хүн одоо хүртэл амьдардаг. Везувийн галтуул хамгийн гол нь одоо хүртэл бүрэн унтрааг байна. Идэвхтэй галтуул юм тий. Тэр нь зөв шүү дээ. За ингээд өнөөдрийн археологийн нууцуд нэвтрүүлэг үүгээр өндөрлж байна. Манай Марта голны ингэсэн нөгөө цаач нөгөө Мисцаст ороод тэгээд их сайхан амжилттай болсон. Энэ хугацаанд нөгөө бид нар нэвтрүүлгээ тасч болохгүйгээд тэгээд зулаа битээр ингээд чадаа яд үүргэсэн уучиртай шүү. Тэг сонирхолтой байлаа. За баярлалаа зулаа. Баярлалаа. За ингээд нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Худлаа Урлагийн банк хариултаа хадгалъя гэдэг үйлчлэгээ санал болгож байгаа мөн одоо таны аяллыг бид дуурлая гэдэг үрээтэй Эстер Монголигийн компани 4 сарын 5-нд од мөндрийнхөнтэй цуг аялцгаая гэж уриалж байна. За дараагийн нэвтрүүлгээр уулзлаа түр баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд хандив өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100 мянган төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100 мянган төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.